Эрдэнэт хотоос сүүлийн үеийн олон барилга сүндэрлэж, хот маань өнгөө нэмж өргөжин тэлсээр байна. Эдгээр барилгуудаас чанар 5 тухаараа ялгаран барилгын стандарт зөв зохион байгуулалт, гадна орчин тогтчил зэрэгээрээ ялгарах нь чухал юм. Андуудын мөрдөл констракшн компани нь Орхон аймгийн Баян Өндөр сум, Чандман баг 7 дугаар хороололд орон сууцны барилга бүтээн байгуулалт, гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий ууган компани нэг юм. Бид өөрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баян Өндөр сумын 7 дугаар хороолол, Чандман багт байрлах зис апартмент, оюу апартмент, сов тотхон зэрэг нийт 6 блок, 9 давхар, 359 айл бүхий нэг давхартай үйлчилгээний зориулалттай барилга орон сууцыг ашиглалтанд оруулсан зэрэг амжилттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн олон айл өрхүүдийг орон сууцчулж байна. Тэр үед бол надежтай аз хотхон хоёр л байсан. За тэгээд манай миний барилгын бизнес минь бол тэгэж 2020 оны 8 сард бол анхныхаа шавыг тавьж барилгын суур хондоо авахж тэр жилдээ нэг давхар хүртлээ бариад тэгээ ковид яг тэр 20 онд ч ковид таарж тэгээ маш хүнд нөхцөлд бол барилгын бизнест бол орсон эрсдэл маш том эрсдэлтэй бүх бараа материалын үн өсөж за ер нь бол их л эвгүй байдалд орж ирсэн. Тухайн үед бол би ч олон жил зах дээр зогсож бизнес хийсэн өстой олон жилийн хүч хөдөлмөр энэ барилгын салбарт оруулж ер нь л маш их тийм айцтай анх эхэлж ирсэн. Гэхдээ тэр үеэ бодоход бол одоо бол бүх юмаа давж манай компани бол тэр цаг мөчийг бодоход бол маш ингээд харахад бол маш тийм эрсдлийг давж гарсан. Далмаалын амраа гэдгээр нь ер нь бол Эрдэнэтийнхэн мэднэ. Ахуй хэрэглээ саунд бокс зарж Эрдэнэт хоттой бас ахуй үйлчилгээний салбарт бол ажиллаж байсан. За тэгээд миний бие нь болохоор 2020 оноос ер нь бол энэ 7 дугаар хороололд 7 дугаар хороолч ямар ч тийм барилга байшин байхгүй нэг том газар байсан. Эрдэнэт хотын ард иргэд ч ерөнхийдөө бас мэдж байгаа. Тэгээд 7 дугаар хорооллын баруун жигүүр болох энэ эко хороол талдаа зис апартмент гэдэг энэ Аз хотхны баруунарт зис хотхныг анх барьж эхэлж байсан. Тэгээд тухайн үедээ бол би хоёр дүүтэйгээ хамтарч байсан. Миний яг төрсөн дүү Мөнхбат гээд доороос би доороо 4 эрэгтэй дүүтэй, айлын ууган 5 манайх ихээс 5 уулаа. Тэгээд доороос 2 дахь дүү маань ахыгаа тэгж нөгөө яг энэ салбарт л ахаар миний ахын яг цаг нь болсон. Ерөөсөө миний ах яаж ийгээр энэ барилгын салбарт таваар гэж ингээд намайг ятгах тэгээд энэ салбарт би бол анх бол дүүтэйгээ тэгээ бас үеэл дүү Балдан Жамцтайгаа ингээд хамтарч ороод гуруулаа эхний блок буюу энэ зис апартментыг бариад за тэр үед бол маш хүнд эвгүй нөхцөлд бол орсон ч гэсэн манайх бол амжилттай эхний төслөө хэрэгжүүлж манайх бол Эрдэнэт хоттой бас анхны төсөл 5 жилийн хүүгүүл эзэн гэдэг тийм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ер нь бол 5 жил хүүгүү гэдэг нь болохоор зэрэг 100 саяын байр байл гэхэд 50 сая төгрөгийн төлбөрөө төлнө. Үлдсэн 50 сая нь болохоор 5 жил ямар ч хүүгүү гэдэг тийм байрандаа ороод амьдрангаа хэрэгжүүлдэг тийм төсөл анх бол хэрэгжүүлж орсон. За тэгээд зис оюу совд гэдэг ингээд энэ байрууд дээр хэрэгжүүлж Эрдэнэт хотынхоо залуучууд ер нь бол байр авах болцоог ард иргэдтэй бол олгосон.
Бид үргэлжлүүлэн 2025 оны байдлаар Солонгон 1 төсөл, Совд Вилла 1, Совд Вилла 2 зэрэг тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр төслүүдийг товч танилцуулбал Солонгон 1 төсөл нь Орхон аймгийн Баянмөндөр сумын Цагаанчулууд багт байрлаж буй дагвартаа 6 айлтай, дороо үйлчилгээтэй 48 айлын орон сууц юм. Эрдэмэн компани сайн чанарын зис утаснууд 8 балын газар хөдлөлтөнд төсвөртэй орчин үеийн интерьер зэрэг барилгын стандарт нормыг баримтлан худалдан авагчдын сэтгэлд нь хүртэл чанартай материалуудыг ашиглаж байна. Одоо бол Солон хотхон гэдэг одоо энэ хуучин Солон зах дээр бол одоо Солон хотхон гэдэг одоо төсөл хэрэгжиж байгаа. Эхний блок нь бол одоо угсралтын ажилд дуусаад энэ хавар одоо 26 оны 2 дугаар улирлд ашиглалтанд орно. Мөн Андуудын мөрдөл констракшн компани нь хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэл болох Совд Вилла 1, Совд Вилла 2 лагшри орон сууцны төсөл нь их хаадын урд төв зам дагуу сөндөрлөж байна. Энэхүү төсөл нь Солонгос болон Турк улсын тоноглол 100 жилийн баталгаатай цэвэр усны зэвэрдэггүй ган нэрж холоо бүхий сангийн холбох хэрэгслүүдтэй өрөөний зөв зохион байгуулалт болон хэмжээ хуваарлалттай битүү вакуумжуулсан такттай бүх айл бидээ суултуртай зэрэг лагшри орон сууцнд байж болох бүхий л давуу талуудыг шингээж өгсөн. За Совд Вилла 1 2 гэдэг төсөл маань бол одоо арай тансаг зэрэглэлийн. За нэг нь бол 12 давхар, нэг нь 9 давхар. 12 давхар нь бол одоо давхартаа 7 айлтай 100% бүрэн зүтгэмэл. 9 давхар нь бол давхартаа 5 айлтай 100% бүрэн зүтгэмэл. Нэг лепттэй, 12 давхар нь бол одоо 2 лепттэй, нэг ачааны лепттэй. Ачааны лефт бол байнгын бас 24 цагаар ажиллана. За Совд Вилла төсөл бол тансаг зэрэглэлийн гэдэг нь бол одоо нэгт бол хийцлэл бүрэн 100% бүрэн зүтгэмэл. Тэгээд гадна талын тал бол 100% металл фасадтай. Балкон нь болохоор шилэн металл фасад. За дотор тоноглууд бол одоо зөвхөн хэрэглээний халуун хүүтэн усна гэхэд Солонгосын ган нээржин зэвэрдгүү цоордгүү гэдэг тийм сангийн хэрэгслүүд манайх нээржин хоолоонууд хэрэгэлдэг. Ер нь бол байр авна гэдэг бол одоо миний хувьд бол маш тэр өрөөний зохион байгуулалтын дээр бол анхаардаг. Тийм болохоор манай зургийн компани маань хүртэл одоо Cinewalk гэдэг манайх Улаанбаатар хотын компанитай хамтран ажилладаг. За тэр компанидаа бол одоо бүх өөрсдийн одоо аливаалах одоо амьдарч байгаа тэр тухайн одоо иргэнд одоо тийм 5 дух нөхцөлийг хангаж өгөх тийм тааламжтай байх нөхцлөөс нь одоо бол өрөөний зохион байгуулалтын дээр маш их анхаардаг. Энэ төслүүд маань бол одоо ингээм амжилттай хэрэгжиж явж байгаа. За тэгээд манайх бол ер нь бол энэ Андуудын мөрдөл констракшны ерөнхий одоо хүсэл зорилго бол одоо компани зорилго бол Эрдэнэт хотын ард иргэдэд хамгийн одоо чанартайг нь одоо хямд үнээр тэгээд бас Эрдэнэт хотын ард иргэдэд бас 2 жил одоо 5 жил байсан бол 3 жил 2 жил болоод явж байгаа. Ер нь бол яг энэ хүүгүү лизинг гэдэг бол одоо бас байр авахд бол бас маш тийм боломж олгож одоо хүмүүс одоо Эрдэнэт хотын ард иргэдэд бол маш тийм боломжит одоо нөхцөлийг одоо хангаж өхийн төлөө манай компани бол одоо ажиллаж байгаа. Ер нь өшөө цаашдаа бас аль болох тухайн одоо байр захиалагч иргэнтэйгээ одоо тулж харьцах одоо тулж харьцна гэдэг нь бол аль болох тэгж нээлттэй чөлөөтэй одоо үнийн санал дээр уян хатан загнаж бас боломжит бас нөгөө компани хүүгүү лизингийн одоо 5 жил байсан одоо яг манайх одоо 2 жил болсон ч гэсэн тухайн бас хүний нөхцөл байдалд тааруулж бас бид нар бол бас уян хатан бас ажиллах тийм зорилготой байгаа. Тэгээд Эрдэнэт хоттой бол барилгын чанарыг бол одоо нэг тавина. Хоёрт бол
үнийн одоо хамгийн доод одоо боломжит үнийн саналыг бол Эрдэнэ хоттой бол тогтооно. Гол нь бусад компаниуд өөрийн гэсэн онцлогтой. Манай компанийн онцлог бол одоо өөрийн одоо компани үндсэн хөрөнгөн дээрээс одоо суйрлаж үнийн бас одоо доктортой ямар ч одоо тийм савлгаагүйгээр ер нь бол тийм хөөсрөлтгүйгээр үнэ бас барьж ажиллах. Өшөө бас хийх бүтээх мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгаа. За манай хамт олон бол яг андуудын мөрөөдөл констракшн бол одоо анх бол инженер, хабын инженер гэдэг одоо ерөнхий нэгтлэн гэдэг ингээд маш цөөхөн хүнтэй манаач нэг 2-3 манаачтай ажилладаг байсан бол одоо баг үндсэн ажилчид гэхэд 20-од ажилчинтай. Инженерүүд гэхэд одоо 4 хүн байна. Ерөнхий нэгтлэн гэдэг одоо ингээд тэгээ ер нь бол бусад ажлын байран дээр бол доктортой бас 20 түүнийг ажлын байртай болгож дээрэс нь бол одоо ерөнхий төсөл дээр бол баг нэг төсөл дээр ихтэл одоо нэг 100-аас 150 хүн ажилтдаг. Нэг 100-даа бол нэг 3 төсөл ажиллуулахад нэг 400 түүний одоо бас ажлын байрыг бий болгож ер нь явдаг. Цаашид бид төрөлх хотынхон бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан чанартай барилгын материал, хангамж, техник тоног төхөөрөмжөө сайжруулан өргөжүүлж, орчин үеийн шинэлэг интерьер дизайн, шилдэг архитектурын барилгыг барьж байгуулах зорилготойгоор ажиллаж байна. Бидэнд итгэн захиалга өгсөн эрхэм хэрэглэгчтэй болон хамтран ажилласан аж ахуйн нэгж байгуулах хамт олондоо талархал илэрхийлье. Андуудын мөрөөдөл констракшн компани